Нурка байна. За өнөөдрийн бичлэгээр Имам Газалигийн Мукашафатул Qulub гэдэг ийм нэг ном байна. Ерөнхийдөө энэ 7 хоногт нэг удаа ч юм уу чадхаараад энэ номноос цуврал хичээл оруулд юм уу гэж бодож байна. За энэ ном бол Имам Газалигийн ном Хужжатул Ислам, исламын нотлогооч юм уу те, Хужжатул Ислам гэх тийм нэртэй Имам Газалигийн ном байгаа. Имам Газалигийн талаар товчхон танилцуулъя. Имам Газали Персийн Хорасонд төрсөн. Одоогийн Иранд нас барсан он 1111 он, хижри 505 онд нас барсан. Маш том эрдэмтдийн философч, фих акида юу вэ? Бүх ерөнхийдөө бүх юу руу орсон, сэдв рүү орсон исламын одоо фих акида юу вэ? Ислам философийн талаар ч гэсэн бичсэн тийм том философч, имам, тийм хүний ном байгаа. Өөрөө бол ерөнхийдөө баримталдаг мазхаб бол Шафи'i мазхабыг баримталдаг байсан. За тэгээд өөрөө Имам Газалигийн тухайн үедээ бол маш алдартай, тухайн улстай бол маш алдартай эрдэмтэн имам байсан. Хожим алдар нэрээ бүгдийг орхиод орж исэн хичээл ордог байсан. Шавнараа бүгдийг орхиод Мекке Медине рүү дотор одоо сүнслэг амар амгалан байдлыг хайгаад ерөнхийдөө тэгээд бүх эрх мэдлээ орхиод Димашк, Дамаск гэдэг нь шүү дээ. Тийш явсан, Мекке Мединед очоод тэгээд тэнд очоод ерөнхийдөө бол суфис одоо тасаввуф тиймэрхүү сүнслэг байдлаар тэгж явсан байгаа. Тэгээд номнуудаа ер нь бичиж эхэлсэн. Тэднээс одоо номнууд нь бол маш олон 400 гаруй байна уу 500 гаруй тийм их ном бичсэн. Түүнээс алдартай номнуудын нэг нь бол энэ Мукашафатул Qulub гэдэг энэ хүн ном байна. Тэгээд чадхаараа ерөнхийдөө цуврал хичээл оруулъя гэж бодож байна. За тэгээд хичээлээ эхэлцгээе. Бисмиллахир-рахманир-рахим. Имам Газали бол энэ номыг 111 сэдв болгож бичсэн. Бабу фи баянил хауф. Эхний сэдв бол айдсын талаар. Хауф гэдэг нь одоо юунаас айх вэ гэхээр мэдээж хэрэг Аллахаас айх талаар тий. Жаа фил хабари ани наби саллаллаху алейхи ва саллам аннаху qala. Мухаммад саллаллаху алейхи ва саллам мэдэрсэн. Анна Аллах таала халаqa малакан лаху. Аллах субхану таала халаqa малака, нэг малак бүтээсэн тий. Тэнгэр илч гэх юм уу монголоор юу гэх юм? Жанахун фил машриqi ва жанахун фил магриби. Жанах гэдэг нь далавч, фил машриqi ва жанахун фил магриб. Нэг далавч нь машриq зүүн тий. Нар мандах зүг. Ва жанахун фил магриб, нөгөө далавч нь магриб, нар жаргах зүг тий. Мандах жаргах зүгт далавч нь тийм том. Ва расу тахтал арш. Толгой нь аршийн доор. Ва rijlahu тахтал арди сабиа. Хоёр хөл нь 7 давхар газрын доор байгаа. Ва алейхи би адади халқиллахи таала ришун. Түүний өднөрийнхэн ширхэг нь тоон Аллахын бүтээсэн бүх амьтдын тоотой тэнцүү. Бодоод үс тийм олон өдтэй. Фа иза салла рajulun aw imra'atun. Хэрв rajulun aw imra'atun эрэгтэй хүн эсвэл нэг эмэгтэй хүн салла Мухаммад саллаллаху алейхи ва саллям салават хэлэх юм бол те. Аллахумма салли аля Мухаммад гэдэг хэлэх юм бол мин уммати алей нэгэн тэгж салават хэлэх юм бол амараhu Аллаху таала Аллах тэгж би ан янгамиса фи бахри мин нури тахта ал-арш. Аллах субхану таала саяны малакад зарлиг өгнө. Аршин доор байдаг нуур гэдэг нь одоо монгол хэл дээр нуур биш шүү дээ. Нуур гэрэл туяа. Нуурун аля нуур гэдэг шүү дээ. Тэр нуурыг араб хэл дээр нуур те. Тэр нуураас бүтээгдсэн тийм бахар тэнгист шумб гэж зарлиг болгодог. Фаянгамиса фиhi сумма яхруж. Тэгээ нөгөө синий том малак чинь шумбаад, тэнгэрэл чинь шумбаад гарч ирээд фаянфуду жанахуhu фаяqturu min kulli risha qatrotun. Тэгээ шумбаж гарч ирээд саяны малак шумбаж гарч ирээд далавчаас ихсрэхт нь өд бүрээс нь буусан тусал. Фаяqturu min kulli rishatin فيخلق الله تعالى من كل قطرة ملكا يستغفر له إلى يوم القيامة. الله أكبر. Саяны малак чинь шумбаад гарч ирээд
далавчаас сэгсрэхтэн тэр өд бүрээс нь буусан тэр туслуудын тоогоор Аллах субхана таала малак бүтээн. Тэр бүтээсэн тэр малак саяны тэр тэнгэр элчүүд ястагфируллах саяны Мухаммад саллаллаху алейхи вассалам салават хэлсэн хүнд ястагфиру лаху ила яумил қиямah. Қиямет өдөр хүртэл те шүүлтийн өдөр хүртэл саяны хүнд Аллахаас өршөөл ирж тэгж истигфар хэлдэг юм байна саяны хүн. Тийм олон тооны малакууд. وقال بعض الحكماء монгол хэл дээр одоо мэрэгд гэх юм уу эрдэмтэд гэх юм уу саламатул жасади фи qillati ta'am биеийн эрүүл мэнд фи qillati ta'am хоол бага идэхэд ва саламатур рих фи qillati al-atham сүнсний эрүүл мэнд нүгэл хийхгүй байхад нүглийг багасгахад ва саламатуд дин фи as-salah ala khayr al-anam шашны бүрэн бүтэн байх байдал одоо исламын те фи as-salah ala khayr al-anam хүмүүс тундаас хамгийн тийм khayr al-anam сайн хүн болох Мухаммад саллаллаху алейхи вассалам салават хэлэх гэж. قال تعالى يا أيها الذين آمنوا اتقوا الله آية تكتشد من اتقوا الله الله خاص يميكتم يعني اخشوا الله خاص يمي ولتنظر نفس ما قدمت لغد ولتنظر خر نفس ما قدمت لغد маргааш та юу бэлдснээ хар маргааш их шүүлтий өдөр Аллахын өмнө очих өдөртөө юу бэлдсэн бэ тэрийг хар ومعناه تصدقوا واعملوا الطاعة لتجدوا ثوابها يوم القيامة. صدقة وغلوغ بالطاعة Аллахын тааллаар амьдрал لتجدوا ثوابها хэрвээ тэгэх юм бол шанглын чи ثوابها يوم القيامة. قيامت өдөр түүнийгээ шанглыг авах болно. واتقوا الله إن الله خبير بما تعملون. Аллахаас имээ инна Аллах хабирун бима та'мал Аллах таала та нарын юу хийж байгааг хамгийн сайн мэднэ. Min al-khayri wash-sharr saanu sulmuu гэдгийг бүгдийн сайн мэднэ. Fa innal malaikata was-samaa'i wal-ard wal-layli wan-nahari yawm al-qiyamati yashhaduna bima 'amila ibni Adam min khayr aw sharr. Тэнгэрэлчүүд was-samaa' wal-ard газар тэнгэр wal-layli wan-nahar шүн өдөр бүгдээрээ yawm al-qiyamat нөгөө ертөнцөд қиямат өдөр yashhaduna гэрч бол нэг нэ бима амила ибн бани адам min khayr aw shar нөгөө ертөнцөд саяны хэлсэн газар тэнгэр бүгд шүн өдөр малайка бүгд адамын хүүгийн ягны бидний юу хийсэн бүгдэнд нь min khayr aw shar сайн зүйл хийсэн үү муу зүйл хийсэн үү бүгдэнд нь бидэрт гэрч болно. Сайн зүйл хийсэн бол сайн зүйлийнх нь гэрч, муу зүйл хийсэн бол муу зүйлийнх нь гэрч болно. طاعة أو معصية حتى إن جوارحه تشهد عليه. Аллахын тааллаар амьдсан أو معصية эсвэл нүгэл хийсэн үү حتى тэрч байтугай إن جوارحه تشهد түүний хүний эргэтэн гар хөл нүд ам юу вэ? تشهد عليه гэрч болно хүнийг сайн үйл хийсэн үү муу үйл хийсэн үү. والأرض تشهد للمؤمن газар мؤмин хүнд мусульманчуудад ташхаду гэрч болно. والزاهد زاهد гэдэг нь тийм саяны иман өндөртэй хүн فتقول صلى علي газар хэлнэ. Энэ хүн миний дээр намаз мөргөл хийсэн. والصوم والحج мацаг барьсан хажлаг хийсэн те. وجاهد жихад явсан те. Аллахын төлөө жихад хийсэн. فيفرح المؤمن والزاهد тэгээ яах нь саяны мؤмин захид тийм иман өндөртэй мؤмин хүмүүс тэгээ баярлдаг гинэ. وتشهد على الكافر والعاصي فتقول кафир болон нүгэлтэн хүмүүст ч гэсэн газар хэлдэм байна. أشرك علي энэ хүн миний дээр ширк хийсэн. Аллахыг жишээнтэй Аллахыг хүүхдтэй ч гэдэг юм эсвэл Аллахаас өөр бурхан шүтэж тэгж ширк үйлдсэн гэж хэлдэм байна. والزنا зина хийсэн. وشرب الخمر арх уусан. وأكل الحرام харам юм идсэн. فيا ويله إن ناقشه في الحساب أرحم الراحمين. Имам Газали хэлж ин тэ. Ямар харамсалтай вэ? إن ناقشه Аллах субхана таала нарийн тэгж фил хисаб шүүлтийг тэгж нарийн тооцоолж хийвэл فيا ويله үнэхээр харамсалтай гинэ. المؤمن هو الذي يخاف الله تعالى بجميع جوارحه. مؤمن хүн
мусульман хүн бүх эрхтнэрээ гар хөл нүд там юу вэ бүгднгээрээ Аллахаас айдаг гинэ. كما قال الفقيه أبو ليث قد يرمتني هلسنشن علامة خوف الله تعالى تظهر في 7 أشياء. الله أجرهن شنجن تظهر في 7 أشياء. طولان زولر يلرتكنا. أولها لسانه إخنخن هل فيمنعه من الكذب والغيبة. كلها رلتكنا من الكذب خطل زولر خاص والغيبة хүнийг араар муулахаас والنميمة хов зөөхөөс والبهتان хүнийг гүтгэхээс وكلام الفضول хэрэггүй зүйл ярихаас тий ямар ч ашиггүй зүйл ярих فيجعله مشغولا بذكر الله تعالى хилээ машгуулан тийм завгүй болгодог гинэ بذكر الله تعالى Аллахын зикрийг хэлж Аллахыг магтаж وتلاوة القرآن قرآن судрыг уншиж ومذاكرة العلم хоорондоо мэдлэг боловсрол ярилцаж суралцдаг гинэ. والثاني قلبه хоёр дахь зүрх. فيخرج гарган منه العداوة дайсагналыг гаргана. والبهتان сэний гүтгэлэг. والحسد үзий ядалт. والإخوان ахан дүүстэй хасад гэдэг нь атаархах. Ахан дүүстэй мусульман ахан дүүстэй атаархах тэр атаархлыг зүрхнээсээ сэний дайсагнал тийм муухай зүйлийг зүрхнээсээ гаргана. لأن الحسد ягаад гэвэл хасад يمحو الحسنات бүх тийм сайн зүйлсийг үгүй хийдэг. كما قال صلى الله عليه وسلم محمد صلى الله عليه وسلم хэлсэнчлэн الحسد يأكل الحسنات атаархал يأكل الحسنات сайн тийм хасанат гэдэг чинь бүгд одоо сайн зүйлс шүү дээ. Сайн зүйлсийг идэж сайн зүйлсийг иддэг. كما تأكل النار الحطب гал түлийг шатааж иддэг шиг. واعلم أن الحسد من الأمراض العظيمة في القلوب. мэдэж أن الحسد атаархал зүрхний маш том өвчний нэг. ولا تداوى أمراض القلوب إلا بالعلم والعمل. түүнээс ангижруулах өөрийгөө идэх зам нь бол إلا بالعلم والعمل. сайн үйл хийх, сайн амал хийх والعلم тэгээд мэдлэг авах. والثالث نظره хараа. فلا ينظر إلى الحرام. харам зүйлийг харахгүй. من الأكل والشرب والكسوة. хоол والشرب уух зүйл والكسوة хувцс хунар гэх мэт бас өөр зүйл. идж уухын хувцс хунар гэсэн бүх тийм муухай зүйлсийг харахгүй. ولا إلى الدنيا بالرغبة. ид зүйлс рүү шунлаар харахгүй. Одоо жишээ нь таны ойр дотны хүн чинь чинээлэг хүн бол тэр ид зүйлс рүү шунлаараа над ч гэсэн юм байсан бол ямар гоё юм бэ гэх ч юм уу те. Тэгж шунлаар харж болохгүй. Ягаад гэвэл энэ ертөнц чинь төр зүрийн ертөнц. بل يكون نظره على وجه الاعتبار. харин эсрэгээрээ юу харах вэ гэвэл дандаа тийм сургамжтай хэрэгтэй сайн зүйлсийг л харна гинэ. ولا ينظر إلى ما لا يحل له. өөрт нь халал биш зүйлсийг харахгүй. كما قال صلى الله عليه وسلم نبي صلى الله عليه وسلم хэлсэнчлэн من ملأ عينيه من الحرام. хин өөрийнхөө хоёр нүдийг дүүргэх юм бол من الحرام. харам зүйлсээр дүүргэх юм бол ملأ الله تعالى يوم القيامة عينيه من النار. قيامت өдөр түүний хоёр нүдийг Allah subhanahu wa ta'ala галаар дүүргэнэ гэсэн байна. За дараагийнх нь والرابع بطنه гидс хотод. فلا يدخل بطنه حراما. хотод гидс рүүгээ харам зүйлс оруулахгүй. халал юм идэх үг те. فإنه اسم كبير. ягаад гэвэл эн чинь маш том нүгэл. харам зүйл идэх нь, харам хоол идэх нь, арх уух, харам халал биш хоол идэх те. гахаамах ч үгүй юм уу. Бисмилlah Аллаху акбар Аллахын нэрийг хэлж нэрдлаагүй хон мал юу вэ? харам хоол. كما قال صلى الله عليه وسلم إذا وقعت لقمة. хэрв хүний гидс рүү хотод руу وقعت لقمة нэг тийм хэсэг харам зүйл من الحرام харам зүйл орвол في بطن ابن بني آدم لعنه كل ملك في الأرض والسماء
ما دامت تلك اللقمة في بطنه وإن مات على تلك الحالة فمأواه جهنم. Саяны эдсэн хоол нь биеэс нь бүрэн гарч арилах хүртэл нь бүх малакнууд, бүх тэнгэр элчнүүд бүгд лаана гэдэг нь одоо монголоор харах гэх юм уу те, тэгж лаана хийдэг. وإن مات тэр хооронд саяны хүн өгчих юм бол على تلك الحالة тэр саяны харам хоол идчихээр өгчих юм бол فمأواه جهنم түүний очих газар нь جهنم гэж хэлсэн байна. Тамын гал те. Харам зүйл мөн тийм харам магадaltaй байх жишээ нь ерөнхийдөө бол дахианы мах идээд хэрэггүй шүү. Дахианы мах бол халал хаасайгу халал гэсэн дахианы махнаар зөндөө. Дахианы мах бол ерөнхийдөө бол дэлхийд даяар асуудалтай. Дахианы мах ер нь гадуур идээд хэрэггүй, өөрсдөө л нэдэлж идэггүй бол. Миний хувьд бол би өөрөө дахианы мах ерөөсөө идэхэ болсон. Рабиу дөрөвдөх нь за тэгээд тавтах нь бол хомису ядуху гар, тавтах нь гар. Фала ямудду ядиhi ila al-haram. Гара харам зүйл рүү сунгахгүй. Бал ямуддуха ila ma fihi ta'atillahi ta'ala. Харин ч эсвэргээр гара Аллахын таал нийцсэн, Аллахын таалд нийцсэн тийм зүйлүүд гараа сунгана. وروي عن كعب الأحبار أنه قال хэлсэнчлэн энэ Кааб ахбар гэдэг хүний хэлсэнчлэн إن الله تعالى خلق دارا من زبرجد خضراء فيها 70,000 دار. Allah Taala диважинд нэг тийм ордон бүтээсэн дааран. Забаржадатин خضراء гэнэ ногоон тийм үнэт чулуугаар тийм нэг ордон бүтээсэн. فيها 70,000 دار. Түүний дотор 70,000 дайр байгаа. Дахиад 70,000 тийм ордон байгаа. في كل دار 70,000 بيت لا ينزلها إلا 70,000 ордон дотор нь түүнийх нь бүгднгийнх нь дотор нь дахиад дотор нь 70,000 гэр байгаа. Бейт. لا ينزلها إلا رجل يعرض عليه الحرام فيتركه من مخافة الله تعالى. Түүнд хин орох юм бэ? Түүний эзэн хин юм бэ гэхээр رجل يعرض түүнд عليه الحرام харам зүйлийг хин деген санал болгоход тэг харам зүйл ингээ идгээд санал болгоход нь харам зүйл юу гэдгийг харам зүйл санал болгоход нь فيتركه түүнээс татгалзсан бол من خافة الله تعالى Аллахаас айсан байдалтай, Аллахаас имээсэн байдалтай айсан гэхээр бас юу сонсогдох юм те. Аллахаас имээж, Аллахыг бодож فيتركه түүнийг орхих юм бол түүнд Аллах субхану таала сайн шиг тийм том ордон бэлтжсэн бүтээсэн байгаа юм байна. Өсөөд дараагийнх нь قدمه хөл فلا يمشي في معصية الله. Хөлөөрөө Аллахын магсия нүгэлтэй муухай зүйл рүү Аллахын дургүй зүйлс рүү очихгүй бал ямши фи таатихи фи ридаху ила сухбатил улама вас сулаха. Харин ч эсрэгээр Аллахын таалд нийцсэн тийм бас сухба тийм сайн нөхөрлөлтөй улама вас сулаха тийм эрдэмтдийн шейх имам тийм хүмүүсийн тийм сайн орчин тойрон руу сайн газар руу хөлөөрөө очно гинэ. Wassabi'u طلتهم طاعته فيجعل طاعته خالصة لوجه الله تعالى. Аллахад бүрэн өөрийгөө одоо Аллахад таа гэдэг одоо монголоор Аллахын тааллаар явна. Тааллаар амьдрна гэсэн үг. Бүрэн Аллахын тааллаар амьдрна. فيجعل طاعة خالصة цэвэр чин үнэнчээр Аллахын төлөө. ويخاف من الرياء والنفاق. Тэгээд доторх ертөнцөө рия нифах гэдэг нь одоо жишээ нь сайн үйл хийсэн бол хүмүүс намайг магтах гэж биш, Аллахын төлөө зөвхөн Аллах надад үүний хариуг Аллах өгнө гэж тэ нөгөө ертөнцид нифақ ч гэсэн адилхан. Тэгж Аллахын тааллаар амьдрах. فإذا فعل ذلك فهو من الذين قال الله تعالى في حقهم. Тим хүмүүст зориулж Аллах таала Құран сударт вал ахирату инда раббика лил муттақин. Муттақин гэж юм бэ? Аллахаас эмээгчд, Аллахын одоо тааллаар амьдардаг лил муттақин хүмүүс. Вал ахирату инда раббика лил муттақин.
Ахирет нөгөө ертөнц muttaqin lil muttaqin саяны Аллахаас имээдэг хүмүүст зориулагдсан. وقال في آية أخرى бас нэг өөр аят innal muttaqina яг үнэндээ al-muttaqin muttaqinууд Аллахаас имээж амьдардаг хүмүүс fi jannati wa uyun diwajинд wa uyun тийм булаг гол горих урссан тийм diwajинд нөгөө ертөнцид diwajин байгаа. وقال الله تعالى إن المتقين في جنات ونعيم яг үнэндээ muttaqinууд fi jannatun jannated ونعيم тийм ад жаргалтай байдаг гинэ. قال الله تعالى إن المتقين في مقام أمين яг үнэндээ muttaqinууд fi maqamin amin аюулгүй тийм maqamin amin аюулгүй тийм байранд нөгөө ертөнцид тийм аюулгүй тийм амар амгалан байранд байдаг гинэ. وينبغي байх ёстой للمؤمن مؤمن хүмүүстэй أن يكون بين الخوف والرجاء بين الخوف айдас болон والرجاء найдвар Аллах бидрийг хизээ нэгэн цагт диважинд оруулна гэсэн найдвар итгэл мөн би тамд орчих вэ гэх тэр айдас хоёрын хооронд мусульман хүн мؤмин хүн байх ёстой гэнэ. Нэг бол за би ч одоо өнгөрсөн би бол угаасаа тамд явна гэд орхиж болохгүй. Нэг бол Аллах бүх нэгүүлсэл хязгааргүй Аллах бидрийг өршөөнө гэд нүгэл хийгээд иж болохгүй гэсэн. فيرجو رحمة الله ولا ييأس منها كما قال الله تعالى لا تقنطوا من رحمة الله. найдлаг гордлого байна рахматан мин Allah Аллахаас те ولا ييأس сөхөрч болохгүй ولا ييأس сөхөрч болохгүй. Allah Таала Құранд хэлсэнчлэн لا تقنطوا من رحمة الله Аллахын өршөөл нэгүүлслээс өөрийнхөө итгэл найдвараа бүүгээгтэн. ويعبد الله Аллахт залбирч ويرجع буцаж عن أفعاله القبيحة مو ولس буцаж ويتوب إلى الله تعالى الله توبة هين حكاية بسيطة كيمو حكاية تيوخين بينما داود عليه السلام جالس في صومعته يتلو الزبور إذا رأى دودة حمراء في التراب. داود عليه السلام те илч Аллах илч Забур гэдэг ном түүнд буусан те. Забур гэдэг номыг Аллах илгээсэн тийм Дауд маш тийм гоё хоолойтой байсан гэж мэдээлсэн. Дауд алейхиссалам нэг өдөр өөрийнхөө ном Забурыг уншаад суужсэн чинь нэг дүүдэтэн хамра улаан тийм хорхойг харсан юм байна. Фитураб шорон дээр явж байгаа. Фaqal fi nafsi дотроо ингэж бодсон гинэ. ما أراد الله في هذه الدودة Allah subhanahu wa ta'ala энэ хорхойг яах гэж бүтээсэн бол гэж жоохон тэгж басамжилж энэ хорхоо одоо ямар зорилготой амьдралын зорилго нь юу гэж дотроо бодсон байна. Тэгсэн чинь فأذن الله للدودة حتى تكلمت فقال Allah Taala саяны дүүдэ улаан хорхойг Дауд алейхиссаламтай ярихыг зөвшөөрсөн байна. فقالت يا نبي الله нөгөө хорхоо чи хэлж байна. Хөөе Аллахын илч أما نهاري би өдөр فألهمني ربي أن نقول في كل يوم سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر 1000 مرة. الله سبحانه وتعالى надад тийм فألهمني إلهام өгсөн أن أقول في كل يوم өдөр хэлэх سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر өдөр 1000 удаа тэгж хэлдэг гинэ. өдөр бүр وأما ليلي харин шүн فألهمني ربي أن أقول في كل ليلة шүн бүр اللهم صل على محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم 1000 مرة. шүн 1000 удаа ингэж Мухаммад саллаллаху алейхи вассалам салават хэлдэг юм байна. فأنت ما تقول حتى أستفيد منك харин чи юу хийж байгаа юм бэ гинэ. Тэгсэн чинь فندم داود عليه السلام тэгсэн чинь Дауд алейхиссалам тэг саяны бодсон зүйлдээ харамссан байна. احتقار الدودة саяны улаан хорхойг асамжилж тэгж бодсондоо харамссан юм. وخاف من الله تعالى Аллахаас имэж وتاب إليه түүнд тәүбэ хийж وتوكل عليه Аллахад тәвәккүл хийн гинэ. وكان إبراهيم الخليل صلوات الله عليه إذا ذكر خطيئته يغشى عليه.
Ибрахим Аллахын найз, Халил, хамгийн ойрхон тийм Халил гэж те. Аллахын хамгийн ойрхон найз болох Ибрахим алейхиссалам إذا ذكر خطيئة өөрийнхөө нүглийг бодох үедээ югшаа алейхи бүр ухаалдчихдаг байсан. Wa yusma'u ittirabu qalbuhu milan fi mil. Сонсогддог байсан yusma'u ittirab зүрхнийхэн цохилт нь qalbuhu milan mil. Тийм холын жанаас сонсогддог байсан. Fa arsalallahu ilayhi Jibril fa atahu fa qala lahu Jibril алейхиссалам түүн дээр ирээд Al-Jabbar yuqra'uka salam. Al-Jabbar гэж Аллах субхана таала те салам айлтгаж ийн. Жибрилээс ингэж хэлсэн юм. Хал райта халилан яхафу халила. Тийм халил ойрхон найз найзаасаа тэгж айд юм уу гэж асуусан. Фaqal я Жибрил. Ибрахим алейхиссалам хэлж ин те. Хөөе Жибрил, ида закарту хатиати. Өөрийнхөө нүглийг бодох үедээ факкарту уqubati. Тэр нүглийн шийтгэлийг бодох үед наситу хуллати. Би өөрийнхөө тэр найз гэдгийг мартчихдаг гинэ. Гэхдээ Ибрахим алейхиссалам бүх элч нар ямар ч тийм нүгэл хийдгүү байсан. Аллах субхана таала тэдрийг хамгаалсан нүглээс энэ дээр бол ингэж мэдээ ирж байгаа нь нүгэл биш хийсэн зүйл нь тэгсэн мөртлөө элч нар тэгж Аллахаас тавба хийж бидний нүглийг өршөөж хайрлагж энгийн иргэд бидэрт үлгэр дуурайл болгож тэгж استغفار хийж Аллахаас тэгж уучлал хүсдэг гэсэн. فهذه أحوال الأنبياء والأولياء والصالحين والزاهدين فتأمل. إن أحوال إن байдлын الأنبياء элчнэр الأولياء Аллахын ойрхон أولياء хүмүүс والصالحين والزاهدين тийм صالح иман өндөртэй тийм хүмүүсийн байдал нь иймэрхүү байсан. فتأمل гэнэ. Тунгаан бод гэнэ. За тэгээд ингээд ихний сэдв бабу баян хоф нэг сэдв дууслаа. Саяны дурдсан 7 зүйл нүд хам хэл гар хөлтэй энэ гиз ходоод бүгдийг Аллах субхана таалын тааллын дагуу Аллахын яаж амьдрах гэсэн тэр заасан Мухаммед саллаллаху алейхи заасан амьдралын дагуу харамаас нүдээ хамгаалж хилээрээ харам зүйл гайбат хов зөөх тиймэрхүү харам зүйлүүдийг ярихгүй сайн зүйлүүд ярьж нүдэрээ сайн зүйл харж гараараа сайн зүйл барьж хөлөөрөө сайн газар Аллахын таал нийцсэн газар очиж тэгж бүгдээрээ амьдарцгаая. За тэгээ өнөөдрийн хичээл багч гэсэн таны амьдралд ашигтай тустай байгаа бол бичлэгээ дуустал нүдсэн танд хичээлээ дуустал нүдсэн танд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дараагийнхаа хичээлээр уулзцгаая. Ассаламу алейкум ва рахматуллахи ва баракатуh.